Нийслэлийн хэмжээнд 146 цэцэрлэг сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн байна. Түүний нэг болох 102 дугаар цэцэрлэгийг бид онцолж байна. Тухайн цэцэрлэгийн хувьд 2023 оноос эхлэн сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн нь багш болоод хүүхэд эцэг эхчүүдийн хоорондын харилцаанд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд үзүүлсэн байна. Мөн цэцэрлэгт шинэ ажилтан авахдаа сэтгэл зүйчтэй уулзуулж хувь хүний хувьд хүүхэдтэй ажиллахад зохиох эсгийг шинжлэх зэргээр олон зүйлд эерэг өөрчлөлт үзүүлжээ. 2023-аас 2024 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйчийг үе шаттай ажиллуулж эхэлсэн. Зарим сургуулийн өмнөх боловсролын тухайд сонголтоор үлдээсэн байсан юм. Цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллах хэрэгцээ шаардлага өндөр байна гэдгийг цэцэрлэгийн удирдлагууд хэлсээр ирсэн юм а. За энэ оронтойг гарах хэсэг нь тухайн цэцэрлэг дотоод зохион байгуулалтаараа шийдвэрлэх боломжтой. Тэгвэл хайлаастад байрлах 102 дугаар цэцэрлэгийн тухайд 52 багш ажилтнтай нэг нь сэтгэл зүйч байна. Сэтгэл зүйчээр ажиллаулмаар байна гэдэг ажилчтайгаа ярьсан чинь тэгэлдэ дараа бид нар хаанаач мэдгүй ш тэгэл ингээд яриад эхлээд бол ажилчид руугаа хандсан юм. Тэгээд сэтгэл зүйч авч ажилуулад сэтгэл зүйч маань одоо яг ажилчид руу хандаад төлөвөөг нь одоо танилцуулаад тэгэл яг энэний дагуу ингэж ажиллаж байгаа гэл яваад эхэлсэн. Одоо харилцаа хандлага одоо маш сайхан өөрчлөгддөг бас ийм нэгдэлтэй. Бас дээрээс нь ер нь ямар нэгэн ямиг нөгөө хүлээж авахтаа эерэг хүлээж авах хандлагыг их систем байна гэд надад бол хамгийн их ажиглагдаад байгаа юм бол энэ байгаа. Сэтгэл зүйн асуудал байсан байж тээ. Би нэгээ ерөөсөө яагаад гэдэг би өөрийгөө мэдэхгүй, би өөрийгөө бас яагаад байгаагаа би ойлгохгүй байсан. Тэгээ тантай уулзаад бол ингээд би өөрийгөө ингээд онцлуулаад ингээд мэдээд өөрийгөө ингээд таньж авсан. Тэ өөрийгөө таньж аваад одоо ингээд би хүүхдүүдтэйгээ адилхан ингээд таны заасан. Тэ ингээд туршлагын дагуу ажиллаж байгаа. Гэр бүл их амар амгалан болсон. Би өөрөө их амар амгалан болсон. Өөрийгөө таньж мэдсэн. Ингэж хэлж байгаа маш олон багш нар бол байдаг. Тийм. 102 дугаар цэцэрлэгийн тухайд 13 бүлэг 380 хүүхэдтэй, байгалмаа багштай 3 насны дунд бүлэг 34 хүүхэдтэй. Багш нар ажлын онцлог ачааллаас шалтгаалж сэтгэл зүйн өөрчлөлтөд орох нь хэвийн үзэгдэл мэт байсаар ирсэн. Зарим сэтгэл зүйч ажиллаж эхэлснээр багш нар тулгамсан асуудал ярьж, өөрийнхөө сэтгэл зүйд анхаардаг болж зовлмаар ажлын эрч хүчин нэмэгдсэн болохыг хэлж байлаа. Сэтгэл судлаачгүй байхдаа ерөөсөө хүний дотоод асуудал ерөөсөө биендээ ярилж нээлттэй байдгүй. Тэгэл жаахан тэгсэгээл хүн л болсон хүний сэтгэл чинь тавгүй болно тийм ээ. За сэтгэл судлаастай болсон давуу тал нь гэвэл бид нар 14 хоногт нэг удаа сэтгэл зүгээс суралт юм уу? Тэр сэтгэл судлах хөргө харилцаад ингээ хамт олно. Ингээ бүрдүүлсэн тийм гоё тоглоом юм уу тийм ээ. Наад зах нөгөө карт даваад тийм ээ. Тийм бүхэл ажиллагатай бид нар агүй гоё эвдэн нэгдүүлж чаддгараа давуу талтай. 102 дугаар цэцэрлэгт 4 хүүхэд аутизмын эмэгтэй болох нь тогтоогдсон байна. Иймээс цэцэрлэг дотооддоо зохион байгуулалтаа хийж тухайн хүүхдүүдэд чиглэсэн хамтарсан баг гаргасан байна. Тус багч мөн сэтгэл зүйчийн оролцоотой ажиллаж байгаа зэргээр үүрэг оролцоо өндөр байна. За иймээс цаашид бусад цэцэрлэгүүд ч мөн үлгэрлэл авч сэтгэл зүйч ажиллуулах нь олон эерэг талтай нь эндээс харагдаж байна.